Сэнийг телевиз үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Хүүхэд радио. Үл мэдэх цэцэгхэн хот хонд. Санаа хүүхдүүдэд үл мэдэх цэцэгхэн хот хонд нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би зочдоо танилцуулъя. Мичэд 7 настай. За, сайн уу мичтэй? Сайн. Чи улан том болцсон байна. Яагаад? Мэдгүй. Түрүү уулзсан хамаагүй том болцсон бах юм. Улам хөөрхөн болцсон. Ямар одоо юм хэрэглээд энэ чи? Ийм өндөр болоод ийм хөөрхөн болоод нууц байна уу? Байхгүй юу. Түрүүн нэг нэвтрүүлгээр гурлаа ярьж байхад байна шүү дээ. Хоёлоо нэг октийн нэг нууц өрөөний тухай ярьжсэн санаж байна уу? Санаж. Аха. Чи санаж нү тэрийг үлгэнтхээ? Санах гэнэ. Аль чи нэг ярьда ямар өрөө байдаг лээ? Цонхны татан дээр нэг өрөө байдаг байх юу? Нэг жоохон зайтай. Аха. Тэнд яадаг лээ? Ээжээс нөгөө нэг юм хийдэг. Нэг юм хийдэг. Юу хийдэг лээ? Slime mime хийнгээ бодоо. Өөрөөсөө тэрээс зөвхөн ярьдаг юм биш үү? Бас янз бүрийн хийж болохгүй юмнуудаа хийдэм бэ? Slime тоглох энэ төргээ зөвшөөрөхгүй байгаа юм хийчихдээ юм уу? Тий. Би бодохдоо игчтэйгээ хоёлаа ороод нууц юм ярьдсан баг гэж бодохгүй юу? Чи өөр юм бас хийдэм бэ штэ? Тий. За. Би таар чимээг олчих юм байна шүү дээ. Ээж би таар заваа юм хийж ингээ ээж мэдэн шүү дээ. Заваа юм гэдэг нь нууц ярихыг хэлж байгаа юм уу? Тийм үү? Таар тэгээ одоо хിവэрээ юу? Ярьсан хിവэрээ юу нууцаа? Үгүй. Яасан? Болцсон. Яагаад? Мэдгүй. Хөгшөрсөн юм уу? Яаж? Мэдгүй. Тэг гоё юм ярьдаг болсон нууц ярих нууцгүй болсон юм чи. Үгүй юу? Игчтэйгээ ер нь та хоёр яаж ийн? Мутж ийн уу гайгүй юу? Гайгүй биш ээ. Яаж ийн та хоёр? Хэрэлдээл, мэрэлдээл. Хэрэлдээд бас мэрэлдээд байна уу? Хин дийлж ийн тэгээ тэр хэрүүлд. Мэдгүй. Ээж дийлнэ. Ээж дийлнэ. За. Чи тэгээ тэр нэвтрүүлэгт яагаад манай ээж штэ би. Нэг нууц хэлье. Гэтэ тэр нууц одоо нууц биш болцсон л доо гэд чи надад юу ярьлаа? Юу? Тий. Гарцаа. Гарцсан уу? Хүү хэвээрээ юу? Хүү гэж ярьж ирсэн мөн байна уу? Мөн. За, хин гэдэг нэр үгүй юу? Ананд ямар гоё нэртэй юм бэ? За, Анандаар сонь сайхан юу вэ? Гартагаа хамт танилцаалаа. За, хинтэй адилхан байна юу н харж хахад? Хүүхдүүд бол маллаатай адилхан ингэж байдаг. Томчууд бол надтай адилхан ингэж байдаг. Аха. За, тэгээд Ананд одоо юу идэж гин? Каш маш. Маш бас идэж байгаа юм уу? Каш. За, би бас машиг идэж байгаа юм баг гэж бодохгүй юу? Маш юу? Мэдгүй чи өөрөө каш маш гэсэн шүү дээ. За, тэгвэл Ананд одоо унтж гин үү? Зөндөө унтаад байна уу? Аха. Юу? Ганцаараа ингэж нөгөө юм орон дээр унтж байгаа юу? Эсвэл ээжтэйгээ унтаад байгаа юу? Ээжтэйгээ унтаж шүү. Ээжтэй унтаж штэ гэж зарим хүүхдүүд ганцаараа унтдсан мэлээ. Тэгвэл мэдхээ. Тий. Жижиг маманууд. Аха. За, тэгээ одоо мемэ идэж гин үү? Угаасаа идэж шүү. Гүй тий зарим нь бас иддгүү байдсан бэлээ. Чамаа таньж гин үү одоо? Таньжаа. Ингэж гин үү чамааг харчаад мичи танья гэж гин үү? Яас тийхүүдээ 6 сартай юм чи. Би чинь одоо тэгж ярьдсан байх гэж бодсон штэ. Тэгтээ маама ингэ хэлээ сурт. Маама гэж хэлж гин үү? Өө ямар мундаг ээ. Чи тэгэд юу хийж гин одоо юунд сурж гин ер нь? Янз бүрийн сурж байгаа юм байна уу? Байна. За юу сурж гин? Математик сурж гин үү? Монгол хэл. За, аль нь илүү? Англи хэл. Ямар олон юм сурч байна. Арт гэдэг нь юу юм? Зураг төрч. За зургийн хичээл юм байна тийм үү? Биеийн тамир. Ааха. Энэ олон хичээлийн хамгийн гоё нь ямар хичээл вэ? Арт. Зургийн хичээл үү? Үл мэдхийн хамгийн дуртай хичээл нь юу юм бэ миний хөө? Биеийн тамир монгол хэл. Биеийн тамир монгол хэл. Биеийн тамир монгол хэл хоёрын аль нь вэ? Биеийн тамир. Биеийн тамир дуртай юу? За чиний хамгийн дурггүй ямар хичээл вэ? Монгол хэл. Үл мэдхийн дуртай хичээл байна те. Чиний хамгийн дургүй хичээл юу? Зургийн хичээл арай биш үстэй. Бас зураг. Яа, эсрэг юм байна. Тоон дээр амар их тоо өгдөг. Харин зураг дээр амар их зураг дуртай. Тэгэд баг юм өгжээвэл чамд гоё юм уу? Тэгэхээр чи юм сурахгүй штэ үл мэдхээ.
Ихэлийн мөгжөө сайн байлгүй дэ бодвол үгүй юу? Юу гэж бодож байна? Даалгавар их хөгж гин үү? Өгж биш. Би шүп ингээ хурдлж. Математик. Тийм үү? Чи тэ үйл мэдгээ сонсож гин үү? Ингээ шуп гэж хурдалчил та. Тэгээ тэрий чи бодоо суугаад ах юу ах вэ энэ чи? Заагаад өгдөө яаж математикийг хамгийн хурдан хийх вэ? Ихе багшаагаа 100% харна. Харахгүй юм бол юу ч сурахгүй. Бажид чи монголоор ярьдаа бид нар ойлгохгүй штэ. Багшигаа яаж харна гинэ? Эхлээд багшаагаа 100% харна. 100% харна. Яг инх юм ингээд. Тинүүдээ амдахгүй. Ингээ хараалах юм уу багшигаа? Тэгэхээр яа вэ? Юу тэгэхээр штэ толгоонд чи юм ордог. Юу ордё? Хэрэг орохгүй дэмий цагаа өрчүүл яах вэ? Харин тий. Чи ингээд за багшигаа ингээд их удаа харлаа. Тэгэнгүүт яг юу толгоор авч ордог чиний хувьд бол? Тэгээ маш сайн харсны дараа багшийн өгсөн бодлогыг дахааны харсны дараа шууд хариултыг нь олч. Хөөе ямар гоё юм бэ үл мэдгээ чи тэгж нэг үзээч. Бодоо сууж явахын оронд штэ. Багшийн өгсөн даалгаврыг ингээд маш сайн хурдхан шууд бодлогыг нь олохын төлөөгөө багшигаа ингээд удаан 100% ширтээд заа юу. Тэгэнгүүт бодлого нь гараад ирд юм уу? Тий. Ямар сони өстө анхудаа чиний туршлагыг сонсож байна. За тэгэл чи шоп гэж бодчих тийм үү? За хэрвээ багш байхгүй тэгээ гэртээ ингээд даалгавар хийж ивэл яах вэ? Хэнийг харах вэ? Ээж байгаа. Ээжигээ ингээд ширтчих үү? Үл мэдхээ. За тэгвэл ээжигээ ширтчих заа юу. Шитгэн болоод ямар сони юу яриад байгаа юм. Таны ээж гайхах үү дээ. Гүй үл мэдхээ чи яагаад намайг ширтээд байгаа зүгээр үү миний хүү гэх бах та тий. Гурлаа одоо дараачихаа хэсэгт оръё. Тэг их чинь орхосоо өмнө яах хэрэгтэй гэдэг лээ. Асуулт. Тий асуусан. Одоо яг ямар зочин ирэх гэж байгаа юм, ямар ажил мэргэжил ирэх гэж байгаа юм гэдгийг ярин заа юу. За анхаар цагаан хувцас өмссөн хүн бүхний эрүүл мэндийн төлөө ажилдаг. Тэр хүн ямар хүн бэ? Эмч. Ямар хурдан таад юм бэ? За тэгэхээр одоо саяхан хэлсэн мэргэжлийн Хүмүүс үү? тий хүн орж ирнэ. Тэгээд бид бүхэнд маш чухал мэдлэгийг өгөх болно. Зочноо орих уу? За Ийм ажил байдаг юм уу? Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч доктор Анжел шүдний эмнэлэг эрүүл шүд жаргалтай инээмсэглэл. Та-даа! За ийм хөөрхөн ихч сайхан эмч хөрөлцөөрөө сууж ин. Чи яг зөв таасан байна үл мэдхээ. Гэхдээ яг юуны эмч юм шиг байна? Шүдний эмч. Яг оо. Яг баха шүдний хэрэгсэл байна. Шүдний хэрэгсэл байна. За юу байх шиг байна? Шүд. Ам. За би одоо ирсэн зочноо нийт үзэгчдэд танилцуулъя. Доктор Анжел шүдний эмнэлгийн ахлах зэрэг шүдний их эмч Ананда ихч нь хөрөлцөөрөөд байна. Ирсэнд маш их баярлалаа. За Миний дүүний нэр. тийм бэ нэрээ те. За тэгэхээр манай үл мэдхийн шүдэн яагаад ингээ бүгдээрээ алга болчихвоо? Үзүүлдэ. За сайн байцгаана уу? Сайн байна. Сайн таба. Чи хэд настай лээ? 7. 7-оос хүрсэн юм уу? Одоо удахгүй гоё гэхэд орох нь ш тэгвэл чамд. Дөнгөж хүрсэн. Тэгвэл одоо удахгүй чамд гоё шүднө зөндөө урган шүү. Заяа. Насан туршдаа өвөө олголцож гоё шүж урган штэ. Чи тэдрийг харин сайн арчлаарай заяа. Энд чинь удахгүй чамд арчлах зөвлөгөөнүүд хэлж өгье заяа. За. За мичд юу гэж асуумаар байна? Яаж шүдөө? Тэрийг угаасаа хэлнэ шүү дээ. За би тэгвэл мичдийн өмнөөс асууя. Манай мичд сая дүүтэй олсон. Тэгээд тэр дүүн тэгсэн чинь ганц шүд байхгүй. Ямар учиртай юм бэ? Уг шүд урагтаа. Тийм үү? 4 шүд ургацсан юм уу? Нэг та. 6 сартай. 4 шүд ургацсан зөв үү? Зөв бай. 6 сартаа. Тэгэхээр яагаад ингэж хүүхэд байхад шүдгүү, дөнгөж төрхөөр шүдгүү, дараа нь шүдтэй болоод, тэгснэ дараа нь шүд нь унаад, эргээ шүд нь ургаад, бүр өвөө болохоор шүд нь эргээд байхгүй болчт юм бэ юм чи. Хүүхэд яг анх төрөөд шууд нөө юм зайжилж идэж чаддгүй учраас шүд ургахгүй байгаа байхгүй юу. Тэгээд 6 сар хүрээд ирэхээрээ хүүхэд том болоод жоох юм идэж чаддаг болж ирэхээрээ шүд нь аяндаа ургаж. Тэгээ ургаж ирэхээрээ хүүхэд та нар шиг адилхан хоол идэж эхэлнэ гэсэн үг. Одоо тэгэл бор хоолндоорс нөдөө нь бантаа идэж байгаа юу? Ичж байгаа бүр баар хаа. Тий. Бүр Тэгэхээр шүднүүд нь ургаж эхэлнэ. Одоо зөндөө олон шүдтэй болно шүү дээ дүүн. Тэгэхээр дараа нь өөрөө ингээд махаа зулгааж идэн, талхаа барьж идэн,
Тэгээд хар шүд нь улам гоё орлог байхгүй юу? Манай ананд гэхэд одоо 4 шүд ургацсан юм чи шүдээ угаах ёстой болцсон уу? Угаах ёстой. Угааж байгаа юу ананд? Угаадгүй аав ээж мэдгүй. Өө тий сайн хэлж өг одоо эмчийнхээ үгийг сонсоо. За юу. Зөвлөгөөг нь сонсоод аав ээжтэй хэлж өгөөрэй. Анандын шүдийг угаах болцсон байх шүү. За юу. Байж аарэ. Чин телевизээр харж байгаа юм чи сонсож байна. Сайн сонсороо ээжээ. Аха. За 6 сартаа учраас дүүн цөөхөн шүдтэй. Тэгэхээр аав ээж хоёр чинь завгүй байвал чи бас аав ээжтээс туслаараа заяа. За чи ингээд хүүн байвал гарандаа ингээ хурундаа ороогоод дүүгийн шүдийг ингээ жоох арчиж өгч бас болно шүү. Заяа. За ерөнхийдөө бол шүд угаахта анх шүд ургаж эхлэнээс хойш шүд угаана. Гэхдээ шүднийхээ сойцыг л хамгийн сонгох нь чухал. За энэ хоёр шүд байна штэ. Яг харагдангуйчиг үүдэн хоёр шүд гэж байгаа заяа. Чиний жоохон ургаагүй байна те. Чиний бол ургацсан байна те. За тэгэхээр та хэд шүднийхээ сойцыг сонгохдоо яг энэ хоёрт нь ингээ тааруулсан ийм сойцол сонгоно гэсэн үг. Энэ амар том сойц байгааз тэгэхээр энэ чам таараагүй сойц гэж үзнэ. За тэгэхээр энэ жоохон сойцыг хэрэглэхээр яг энд нь ингээ тааруулж л үзнэ. Өөрөөр хоёр шүдний одоо яг тэр үүдэн шүднийх нь хэмжээгээр байх юм утгаар нь. Тэгэхээр энэ хүн бодлого харьцан адилгүй байдаг шүү дээ. Жижиг том гэдэг. Тэгэхээр дэлгүүр орлогоо сонгож үзэхэд баримжаагаар энэ хоёрын утгаар тааруул. Зөвхөн энэ хоёр үүдэн шүдтэн гэсэн үг. Тэгэхээр надад нас хараад идэв ингээ бичсэн насыг хараад идэв. Тэр яг болно. Гэхдээ ерөнхийдөө дийлэнхтэй тийм байдаг. За дэлгүүрт ороод тэрхий том ч юм уу сойз байх юм бол гээд жоохон хайчлаад юм уу бас болно. Өөртөө тааруул. Ягаад ийм жижигхэн сойз сонгож байгаа гэхээр бид нар нөгөө арын эсгүүдээ угаахаар жоохон огиод байдаг. Хит том сойз сэргэлчгээрээ. Огиод угааж чаддгүй учраас арай жижиг байгуул арын эсгүүдээ угаахаар ерөөсөө огдгүй байхгүй юу? Энэ надад хэлж байна. Тийм жижигхэн сойз сонгоно гэсэн үг. За тэгээ сойзны үс нь хатуу, зөөлөн, маш хатуу гэсэн бас 3 янз байдаг. Тэгэхээр бидний буйлнаас цус гардггүй, хит их бамбаагаагүй бол дандаа хатуу устай сойз хэрэглэнэ гэсэн үг. Аль болох дуун зэрэг хатуутар. За зөөлөнгөөр яагаад болдгүй? Зөөлөнгөөр болохоор хит их нэг өнгөр арилгах чаддгүй. Тэгээд нэг хит их дутуу арилгаад байдаг байхгүй юу? Өнгөр гэж юу юм ойлгож ийн үл мэдхээ. Юу юм? Тэгээд энэ дээр ингээ наалтцсан юмнууд муухай юмнууд тэрний үлдэг зэрэгчдэг байхгүй юу? Тэгэхээр тэднийг дутуу арилгаад байдаг зөөлөн сойз. Яг зөөлөн устай сойзыг хэрэглэвэл арай бага насны хүүхдүүд одоо 6 сартай тий. За тэгээд 1 настай ч юм тийм хүүхдүүд хэрэглэж болно. Тэрнээс дээш нь бол дунд зэрэг буюу хатуу устай сойз хэрэглэвэл илүү сайн угаана. Хоёр гэртээ аяг тааг угаачсан уу? Угаажсан. За угаахад чинь жоохон зөөлөндөө гараараа угаахад чинь тос нь арилдаггүй. Арилдаггүй. Тий яг тэр шиг адилхан байхгүй шүдээ угаахад. Тэгэхээр жоохон чанга дараад юм уу аяг тааг угаахтаа зориултын шингээ хэрэглэхээр гоё арилдаг өстэй. Гоё цэвэрхэн болдгоо. Яг тэрнтэй адилхан сойзон дээрээ жоохон оо тусаачвал шүдээ угаахаар илүү гоё гялалзаад, гялтганаад үздэг байхгүй юу? За тэгээ хилээрээ ингээ бас шүднүүдэд тойруулж үзэж болно. Хилчин гоё ингээ гялтгансан мэдрэмж авах юм бол миний шүд ийм гоё угаагдчихжээ гэж үзэж болдог байхгүй юу? Ойлгосноо? За оог бол харин их хэрэглэж өрөөсөө болохгүй шүү. Манай хүүхдүүд маш их оо хэрэглэдэг. За оог бол сойзны үснийхээ 3/1-т нь л хэрэглэнэ. Маш жоохон 3/1 гэж ойлгож байна уу миний хөөл мэдхээ та. За өөрөөр ингээд энэ уртыг энэ 3 хуваагаад тэрний нэгэнд нь хийх нь тий. Эсвэл жигчийн уруугаа бидэн тийм үү? Жигчийн урууны хумсны хэмжээтэйгээр оог хэрэглэх. Үгүй бид жигчийн уруугаа харуул да. Нэг ийм хэмжээ ийм жижигхэн байх нь шүү дээ. Хүн болгон хумс нь өөр байдаг учраас энэ шиг адилхан оогоо хэрэглэнэ л гэсэн үг шүү. Заа ёо. Яг их уруугийн энэ бинөө. Тийм байна. За хоёр өдөрт хэдэн удаа шүдээ угаадаг вэ? Нэг би 2. Окей, нэг. Зөвхөн орой удагдаа л угааж гинэ. Тэгэхээр хэд угаах хэрэгтэй юм бэ юм чи? Ер нь бол аль болох боломжтой байвал юм эдсэн болгохныхаа дараа л угаах хэрэгтэй. Бид нар өглөө юм иддэг тийм үү? Өдөр иддэг, орой иддэг тийм. Энэ болгонд угаа. Гэхдээ сургууль дээр та нар хоол идж байгаа учраас угаах боломж байдгүй тийм үү? Тэгэхээр араас нь 10 минутын дотор ус сайхан уучих. Тэгвэл амны хөндий чинь гой цэвэрхэн болоод гой бас гялтганж галцгана гэсэн. Тэгээс ингэж болов. Тий, яг зөв ингээд сайхан амаа залаа угаачна. Харин юм идсэн дараа ундаа ууж болохгүй шүү. Заяа. Тэгвэл яг ундаа уух юм бол шүд чинь цоороод хар өнгөтэй болчих шүү дээ. Цоор нь яг ундаа уухаар хар харуулж байгаа юм бол ундаа ямар уу? Ундаа яг чихэр шиг тусаар хийсэн. Дотор нь чихэр байгаа мөн үү? Тийм, чихэр байгаа учраас тусаар хийсэн. Юу гинэ? Чомны цусаар хин тэгж хэлж байна миний үд. Мэдгүй. Тэгж бодсон юм уу?
Тэг чи юус ундаа уудгүй юм уу? Ер нь. Яаш өнөөс суудын таа штэ. Тэгэхээр та нар өдөртөө болохоор авсаар сайхан амаа зайлаад ус уучж байгаараа заяа. За орой бол харин унтахын өмнө заавал угаах хэрэгтэй шүү. Өдөрчин муухай юм идэж уусан тийм үү? Хоолоо идсэн, эсвэл ундаа уусан, чихэр идсэн, жимс идсэн тий. Тэр болгоныхын заавал үлдэгдлийг нь арилгах хэрэгтэй. Чи өдөрчин ингээ гадуур ингээл явж байгаа л гараа угаахгүй унтах юм бол яах вэ? Гид чин өвдөн тийм үү? Муухай гарна. Тий, яг тэрнтэй адилхан. Тэр муухай юм дээр юм ингээ бариад хийгээд ингээ идээд дараа нь гидтэр цагаан орхоо байсан. За тэрнтэй адилхан орой ядарсан ч гэсэн залхуурсан ч гэсэн заавал шүдэ угааж байгаараа заяа. За өглөө босоод харин цэцэрлэгтээ сургуульд явахаас өмнө юм эзнийхээ дараа угааж байгаараа заяа. Өмнө нь биш, дараа нь шүү заяа. Өөрөөр өглөө босонгуудаа хүүхдүүд угаагаад идэг. Тэр бол жоохон юм ичээ дараа нь угаавал сайн юм байна. Ягаад гэвэл бид нар чинь аяг тавг хоолоо идэхээс өмнө аяг тавгаа төрүүлж угаадгүй үстэй. Эзнийхэн дараа аяг тавгаа угаадаг үстэй. Яг тэрнтэй адилхан. Юм эзнийхэн дараа шүдэ угаа шүү за. Зайлгаснаа. Нэг юм асууж болох уу? Сая ингээ бид нар шүдэ ярьлаа штэ. Үлбэдгээ тэр амыг аваад онгоолгоод үзтээ. За аль нь яах вэ? За энэ. За. Би наа. Ангаалгадаа тэгээд за энэ дотор онгоолохоор дотор нь шүднээс гадна өөр юу вэ? Хил байна. За дээд талд нь юу вэ? Шүд Тагнаа тий. Тагнаа. Тэгэхээр энэ хэсгүүдийг бид нар цэвэрлэх ёстой юу? Эсвэл хэрэггүй юу? За ер нь бол шүд угаахад бол маш их чи шүдэ угаан тийм үү? За шүдэ угаачаад за шүдэ ер нь бол угаахтаа гадна тал гэж шүдэн олон гадаргуудах гадна тал. За хоёрдугаарт нь юм иддэг зажилдаг хэсэг. Гуравдугаарт нь дотор тал гэж байгаа. 3 энзим угаах нь штэ чи гадна талаа угаагаа, зажилдгаа угаагаа, дотор тал гэд. Ганцхан энийг угаач болохгүй. Тэгэхээр энийг угаагаад, энийг угаана гэсэн үг. За хамгийн сүлд нь тагнаа. Гэхдээ хил хусагч гэж тустай юм байдаг л да. Хэрвээ та нарт байхгүй бол сойзороо бас угаач болно. Хилээ гаргаж ирээ хилээ бас угаана. Заавал хил чинь энэ цагаан өнгөтэй амар болон бас бохор наалцсан байдаг байхгүй юу? Тэгэхээр хилээ угаана. Бас хилээ гаргаж яг зөв хилээ угаана. Мөн шүдний завсарнууд гэж байна тийм үү? Энийг одоо яаж угаах вэ? Яана тэрийг одоо яана нэрээ? ингэн. Би харин авдахгүй хэр ингэчдэг. Хилээ. За энэ завсруудыг угаадаг бас тустай юм байна. За энэ завсар цэвэрлэх сойц гэж байна. Үл мэдхээ. Бас энүүгээрс ингэж хийж яагаад энэ завсар цэвэрлдэг юм сойцнууд байна шүү дээ. За энэ сойцоор чинь одоо ингээд шүднийхэн чинь завсруудаар бүр ингэж оруулж ингээд цэвэрлэх нь шүү дээ. Ингээд өвдөхгүй. Ингээд завсраар нь ингээд байруултаа ингээд нааш нь цааш нь цэвэрлээ угаачна гэсэн үг. Ингээд оруулаад. Тэнт хэрвээ цэвэрлэхгүй бол яах вэ? Цэвэрлэхгүй бол шүд хоорондын бас бохир ороод тэнд нь бас цоорч эхлэн шүд чинь. Тэгэхээр тэрийг бол заавал шүдэ угаад дуусныхаа дараа шүд дуушин завсрахуудыг заавал цэвэрлэх ёстой шүү. За ийм завсар цэвэрлэх сайз байна. За мөн давхар утас гэж бас байгаа. Уцаар хэрглэж болно. За уцыг маань гарга. Үгүй энэ яг шүдний утас. Шүдний зориултын утас ахгүй юу? За ингээд шүднийх уцыг ингэж гаргаж ирээд за ингээд давхар ингээд хуруугаар эргүүлээд энийгээр ингэж оруулаад гаргаад цэвэрлчин гэсэн үг. Тэгэл хайчиж болно. Ойлгосон үл мэдхээ. Чи тийм уцыг харсан уу ер нь? Хараагүй. Надад ганцхан энэ л гой санаа. Энэ гой санагдаад. Хэрвээ ийм утас ингээ гар мар бохир заваан гэх юм бол бас бариултаа ажиж болно ийм утас чинь. За бариултаа бас ийм утаснууд байна. За ийм утсыг бас хэрглэж болно. За одоо чиний түрүүний асуусан гажигийн аппарат гэдсэн тийм үү? Хань аппарат шүдний аппарат. Тий, ийм ингээ шүдний аппарат зүүдэг байх нь шүү дээ. За шүд ягаад муухай далийн мөрийн ургадгийн хоёр үгтэй? Яг тэгэхээр штэ ингээ шүсэн онцгой юм баа штэ. Тэгээд дүнгийн зурагч ам бол ингээ хилээрээ оролдоод байгаа юм дэлхийн ургаад ингээд дэвшин байхсан шиг гэж. Ингээд. За яа тийм баха. Зөв хэлж гинүү манай хоёр. Зөв. Яста зөв хилээрээ оролдох. Энэ болохоор ингээд буруу зуршил гэж байгаа. Та нар одоо ингээд эрүүгээр ингээд далийг хөдөлгөх те. За эсвэл ингээд ингээ айгу удаан ингээд суу. За харандаага их амандаа хийх, хичээл хийж байхдаа үзгээ амандаа хийх. За та нар ундаа уухтаа, цай уухтаа хит их сорвол хэрглэж уух. За энэ бүгд чинь та нарын шүдийг далийн мөрийн ургуулд нь штэ. Тэгэхээр энэ бүгдийг та хэд болоо гэхт нь болчиж авах нь шүү заяа. За багасаа маш сайн хатуу юм идэх хэвээр. Ааруул мэрх хэвээр. Одоо танаа дүү чинь 6 сартаа. Чи одоо хоолнд ороод эхэлсэн чи дүүдээ миний дүү хоолоо өөрөө халбагдаад идэх гэ том болох тусам чи дүүгээ сайн юм идүүлээрэ заяа. Халбагдаад идэх юм шүүд халбаа нүүлээ гацчих шүү. Тий. Одоо бол яг тэг ин гэтээ жоохон том болохоор нэг нас хүрэхээрээ тэгж идэх байхгүй юу. Тэгэхээр та хоёр хоолоо идэж байхдаа айгүй сайн зайжилж идэх хэвээр.
зажлаа. Хоол идэж байхад ерөөсөө усуухгүй. Айл олох сайхан зажлаа л идээдээ. Тэгээ залгаад авал хайранд. Тэгвэл чиний шүд чинь бүр гоё болсон заяа. Би арав дуртай. Юунд дуртай? Хоол иддэг. Ямар хоолоо? Цагаан идээ. Сайн бай. Цагаан идэ. Би мах сайн идэх шүлэнцэж өстой сайн. Мах бол бас сайн. За, бас нэг зүйл асууя. Энд нэг юм гоё бас их сонин шүд, том шүд байгаад байна л да. Тэгээ энэ дээр нэг юм бас ингээд нэг юм ганган юм байгаад ах юм. Энэ ганган зүйлийг хараад байсан чинь нэг том эгчнэр охид одоо манай энэ дүүнээс арай жоохон том охич ингээд шүдэн дээрээ гангараа хийдэг болсон байлээ. Ер нь иймэрхүү төрлийн гангараа энэ төр байхад яг зүгээр өө. Ер нь хүн одоо энэ шүдтэйгээ холбоотой ямар нэгэн одоо ийм одоо цагааруулах, цайруулах, эсвэл эмэг гэж хэлэх үнийг зүүх энэ төр энэ ямар хүү вэ? Ер нь бол яг ийм гажиг цэцлийн заалтаар зөөвл илүү тохиромжтой. Гажигдэнтэй юм. Гангарааны тохиолдолд зөөвл өөртөө маш сайн угаахгүй бол энэний цаагуур дал цоорол явагдчихэйдэг. Шүд нь өөрөө нөгөө нэмгэрээд эрдэсгүйжээ цоор хөрслийг өндөр болт. Тэгэхээр ийм хүн гангараан зүүж байгаа тохиолдолд бол угаахаа 2 дахин илүүсээ сайжруулахгүй бол ер нь бол жоохон муу талтай. За. Энийг хийх гэж өвдгөө ингээд. Энд бас нэг юм жижигхэн хөөрхийн ягаан энэ нэг жижигхэн савтай юм байгаад байна. Энэ ямар учиртай зүйл вэ? Энэ болохоор за бид нар гэрийн нөхцөлд болохоор шүдээ сайн угаасан муу угаасан сайн мэддэггүй тийм ээ. За би ингээл ороод угаалаа өөр айгуу сайн. Энэ маань болохоор энэ жижиг балга усанд нэг туслыг хийгээд амаа зайлна гэсэн үг. За энийг зайлцсныхаа дараагаар шүд чинь ягаан өгтөө болвол би шүдээ муу угааж гэж үзсэн юм байна. Тэгэхээр энэ бол өнгөр тодорхойлогч гэж хэлж байгаа юм. За тэгээд тэр ягааныг арилтал угаана гэсэн үг. Тэгээд эхний ээлжиндээ хүүхдүүдээ бид нарч бай угаах аргадаас суралцнаа л гэсэн үг ерөөхдөө. Тэгээ орой болох энэгээр ингээд шалгаад үзэж болно. Гэртээ том хүн хүүхэд бүх хүмүүс гэсэн үг. За тэгээд угаагаа сурчвал би яг энэ хэсгэл дутуу угаагаад байна. Би эндээ анхаарах хэрэгтэй байна гэдгээ илүү сайн нүдэрээ харна гэсэн үг байхгүй юу? Зүйтэй. Одоо ингээд бага насны хүүхдүүдийн нэг хамгаалах юм төрхөд идэг штэ. Хар өнгийн биш юу хаа. Тэр яг ямар учиртай юм бэ? Тий хар өнгийн. Одоо ингээд тэр саний хорхоо гэдэг одоо нөгөө хамгийн хатуу үед ирэх маань хайлаад зөөлрсөн байхгүй юу. Тэгээ зөөлрөө тэнд нь ингээд давхар зөөлрсөн дээр ингээд идэх юмны хоолунд үлдэгдэл ороод хар өнгөт болчиход байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь болохоор илүү бүр архаг гүн бүр цаашаа явцсан гэсэн үг. Яг бид нар нөгөө хүүхдийн анхаарлыг сатааруулах түүнийг авах үүднээс л хорхоо гэж нэрлэлчээд энэ амд амжаал хорхоо болчиход байгаа. Тэгээ зүгээр ерөөхдөө зөөлрсөн идэл гэж явж байгаа. Тэр хар төрхлөг гэдэг маань болохоор хүүхэд ингээд арай өрөмдөх гэхээр үзэх гэхээр хүүхэд маань жоохон айцтай уйлах гад байдаг учраас тэр зөөлрсөн байгаа эдийг хатууруулах зорилгоор тэр хар төрөлхийг түрхэж байгаа гэсэн үг. Тэр маань өөрөө нэвчиж ороод тэр зөөлрсөн байгаа эдийг л хатуу болгож байгаа гэсэн. Тэгээд тэр нь цаашаага даамжирч явахгүй гэсэн. Гэхдээ ээж аав маань дутуу угаах хүүхэд маань өөрөө угаахгүй ах юм бол ахаал хоолонд нь үлдэгдэл орвол аажбар бас ахаал цаашаа зөөлрч явнаа л гэсэн. Сайн угаагаад авал тэр маань ингээд хатуугаараа л байна гэсэн үг. Ер нь бол яг хүүхэд л нөгөө нэг жоохон айцтай тийм үед л бид нар жоохон арга зах маягийн эмчилгээл гэсэн юм бол. Үлдэнтхээ чи шүдний эмчдэр очихоос айдгүй. Гайгүй гэдэг чи сонь сонсогдоод байна. Айдгүй юм уу айдгүй юм уу? Жоох айдаг. Яагаад айдгүй минийхөө? Мэдгүй ингээд бас ингээд ингэчмэр санагдав. Энд чинь бас гацаас гараа өвдөхгүй байгаа юм шиг санагдав. За мичид яадгүй айдгүй. Айдаг. За нөгөө ингээд гэдэг юм байдаг те. Тэрийг ингээд хийх өмгөөчтэй. Амар хөвдөд нөгөө би бүр ингээд өгөрөө. За тэгээд бүр нэг их. Тэгээ би аагаалаа шин дуурдсан шүү гэ. Тэгээ одоо харал та ийм хөөрхөн эмч байхад чи одоо очил тэгээ айх юм уу энэ хөөрхөн эмчээс? Яавал одоо шүдний эмчээс хүүхдүүд маань айхгүй байх вэ? Хамгийн ихний анх эвлэгт ирж байгаа үзүүлэх л их чухал ер нь бол тэр эмч маань сэтгэл зүйн хувьд бол тэр хүүхдийг маш сайн бэлдэх ёстой. За энэ дуу ингэж гардаг. Энэ бол одоо мотоцикл шиг дуутай ч юм. Сэтгэл зүйн хувьд анхнаас нь зөв бэлтчихвэл тэр хүүхд дахиад айцгүй болчдаг. Анхны ирсэн эмч дээрээ жоохон айцтай орчвол шууд тэр чигтээ айцтай болчдаг. Бас аав ээж нь чухал нөлөөл байна. Аав ээж нь юм бол за эмчтэй ч айлгах чинь шүү. Ингэж чинь шүү, тэгч чинь шүү. Юм бол уур тий тариа ич шүү. Тий эмч ингэж чам тариач ингэж аав ээж бол бас жоохон буруу ойлголт өгдөг. Эмч бол ингэдэж шүү, тэгдэж шүү. За эмчээс айх шаардлага байхгүй аавчтай чинь адилхан л ийм хүн гэдээ тайлбарлчвал бас хүүхдүүд айхгүй байгаа байхгүй юу? Тийм ба. Тэгээд бас яг өвдсөн үед нь очих биш. Тэрээс байнга эрүүл байхаас нь ахуулаад урьдчилан сэргийлэх зөвлөгөө авах маягаар байнгын уулзаад байвал хүүхдүүдэд айц байхгүй болох байх. Хүүхэд бол 3 сар тутамдаа заавал нэг үзүүлэх ёстой. Үлбэтгээ ойлгосон уу? 3
3 сар болдоо ээж авдаа хэлээрээ очиж үзүүлье, эмчтэй үзүүлье. Заавал шүд өвдөж ээж эмчтэр очдгоо байх нь шүү дээ, ойлгосноо? Заавал эмчил шалгуулж. Харж яашгүй. Ээж харж гин үү? За одоо танаа дүү 6 сараа 4 шүдтэй болсон. 4 шүдтэй болсон юм чинь одоо танаа дүү шүдний эмчид бас үзүүлэх цаг болцсон гэсэн үг. Шүд ургаалвал эмчид хяналтанд явах хэрэгтэй. 3 сар тутамдаа Үйлсэндээ үзүүлэх хэрэгтэй. шууд Тэгвэл дүү чинь дараа нь өвдөхгүй, шүдэн цоорохгүй гоё урган шүү дээ. яг үнэ. За их баярлалаа. Манай мичит хоёр маань их сайхан зүйлийг мэдэж авлаа. За би бас хоёрыг гоё насанд хариулсан гоё сой зүгнэ. За охиндоо нэг улаан нэг хүчээ. За чам цэвэр. За Энэ надад тохироод. тий чамд яг тохирно. Болж гин үл мэд. За сайзныхаа нь өсөн жоохон энэ сэрдийгээд муухай барзар олчиж сольж байгаараа заа юу. Өсөн муухай олж байгаас байнга сольж шүү. Та Чи сонгоод байгаа мүү? чам таарсан энэ сайз байна ганцхан. Тэрийг авал мэдхээ. Бас Би хүчтэй нэгийг өгч үү. хинтээ. Би Игчтэй ирэхгүй чи өрдөл авал болоо биш үү энэ чи. Үгүй ичээгээ хайрцаг. Игчээгээ дараа нь штэ. Энэ одоо гоё зүйлүүдийг хаанаас авч болох вэ? Танаа эмнэлэгт байдаг юм үгүй юу? Тий, манай эмнэлэгт энэ эмнэлэг заргадаг. Энэ сайзлууд ерөөхдөө бол шууд Японоос нийлүүлээд зөвхөн эмнэлгүүдэд заргадаг. Тийм баха манай Тэгвэл чи вэштэй ерөөсөө Шүдний хашин энэ чигчийнхээ эмнэлэгт очиод л игчтэй авчаараа заа юу. Ээж авдаа бас ээж үзэж байгаа юу гэдэг. Хоёлаа ээжтэй хэлж тийм ээ. Би тэгвэл баярлалаа илэрхийлье. Би түрүү хэлсэн одоо бид бүхний ерөөсө хүмүүний хувьд хамгийн тийм сайхан сүүн мэрэгжил гэж би боддог. Сүүн сайхан сэтгэлтэй, сүүн сайхан зорилготой. Энэ та бүхний маань эмч нар та бүхний маань ажил үйлс нь амжилттай сайхан байж хүн ард маань үргэлж эрүүл байх болтугай гэж өрөөе. За тэгээд манай өнөөдрийн зочин доктор Анжел гэдэг шүдний эмнэлгийн ахлах зэрэгтэй шүдний эмч Ананда маань байлаа. За энэ хоёр маань тоглож идэг. Тэгээд дараачихаа хэсэгт оръё. Ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч доктор Анжел шүдний эмнэлэг эрүүл шүд жаргалтай инээмсэглэл. Би мэдээ. За. Анхаа таалах уу? За тэгэл та. Би ихлээс хэлээ. Өөхөн бөмбөхөө, өөхөн сэгсэхээ тэр юу вэ? Өөхөн бөмбөхөө, өөхөн сэгсэхээ тэр юу вэ? Төлөө. Ягэ. Онцгонч буруу байна. Хариулт нь ч буруу байна. За миний хөдөлгөөнийг хараа. Ямар амттай ингэж гэж. Дуурж болно. За. Ого. Яаж гэдэг вэ? Би ч мэднэ л дээ. Юу? Би мэднэ л дээ. Хэлээч. Хэлчихөө. Хэл. Би дуурыг чи хэлээрэй заяа. Мөр. Биш чиш. Яхара мөр гэдэг байна. Тийм ээ. Үл мэдхээ. Би тийм хачин дуурайд байгаа юм уу? Юу тийм гэж? Хойно. Биш үү? Мөн штэ. Ишиг хайн мөм. Тийм байлгүй дээ ёо. Та хоёр намайг чачаах юм. Тэгвэл штэ. Чи нэр арайчтэй тэгж дуурж явах чинь тэмээ бахтай яадаг байна. За, би таалгалаа шүү. Анхаарлаа сонсороо. Тэгээд дуусгая заа юу. Маш гоё цав цагаан даашинцтай. Үгүй штэ зөндөө олон цагаан даашинцтай хүн байгаа штэ. За мичид. Би уг нь өөр гоё юм хэлэх гэжсэн байхгүй юу? Гүйг өөр гоё зүйлүүд хэлэх гэжсэн. За хэл. Тийм маш гоё цагаан даашинцтай. Их хөөрхөн ааштай. Ээж аавын хайртайхан. Игч дүүгийн сэргэлэн. Ийм хэн гэдэг хүүхэд бананы зүйл орлоо. За ингээд маш их баярлалаа дүүдээ. Ингээд инээмсэглэлийг, аз жаргалыг, баяр хөөргийг бит хоёрт бэлгэллээ. Манай үзэгчдэд бас бүгдээрэнд нь бэлгэлсэн байхаа гэдэгт итгэлтэй байна. Одоо хоёлаа яах вэ бүжигчин минь? Бэлгээ өгье. За, би нэг зураг үзүүлэн заяа. Энд мичид хаана байна гэдгийг Чи ямар хурдан таадээ. Чи яг түрүү нэвтрүүлэг даралтаа яг ийм палачтайсэн санаж байна. Тэгтээстэй би бичлэгийг үзээстэй өөрийгөө харсан ээжээ уусан дээрээ. Тэгээд штэ манай шинэ долгион студийн ах эгч нар нь штэ чамайг
Яг ингээ өөрийнхөө зургийг бас хамт орсон найзуудынхаа энэ сайхан зургуудаар нь Google-тэй төрхүүдээр нь стикер хийсэн заяо. Энд хэн байна? Та юм бэ? За Ой, тэгээд мэдв. энэ стикерийнхээ номон дээр бас стикерүүд наагаад өөрийнхөө стикерийг наагаараа гэд. Харин ямар ном? Долгон гэдэг студийн ах эгч нар нь бэлгэлж байгаа шүү. Заяо. Харин ямар За бэз би дараачихаа бэлгийг өгч чи дараа нь хараарай заяо. Одоо энэ бол зүгээр л амьдрал амттай гэдгийг чамд хэлж байгаа. нөгөө дэлхийн амттай юм. Ааха. За тэгээд үргэлж дандаа ингэж инээдхөөр баяраар бялхаж байгаарэ гэд энэ телевизийн хамт олон үл мэдэх ариун нэгч хоёр нь өгж байгаа шүү. Заяо. За мамин их. За одоо чи хажуудаа тавьчих бэлгээ. Гурлаа баяртай гэж хэлье заяо. За манай мичт байна шүү дээ те. Би мэднэ гэдэг болон өөрөө хийцэн те. Онцгой шууд таалгацсан учраас энэ болон маань амжилтад дуслаа. Байж байгаа нөгөө юу шүлэг айдаа штэ би тэгээ гээл. За гэлс уншихаас та одоо яаж гэсэн. За гэлс. Башаа би чүлээ чэжэр уншаа би шинхэн зорсон дугаа шинтэн долли би башаа би уншиж шийдгээ өчигэн хэлээ би оролцсон дугаа өчигэн хэлээ би башаа би За яста гоё уншлаа. би мэднэ. Оо тийм байна. Миний хүн мэдчихсэн сайн байна. Тэрийгээ дараа нь гуруулаа дараа нь гоё сайхан удаанаар уншнаа. За юу. За одоо харин хүүхдүүдэд баяртай гэм ичтэй. Дараачийн нэвтрүүлэг хүртэл баяртай.